би та бүдэд 2020 онд болсон 2022 онд улсын дэд шүүхээр шийдвэрлэгдсэн маш харамсалтай, гунигтай, тэгтээ нилээдгүй сургамжтай юм хэргийн тухай ярьж өгье. Насан турш эрэгтэй буюу 21 нас дээш настай эрэгтэй хүн 19 настай охиныг хоёлоо цуг салхинд гарья гэд голын ирэг рүү авч явсан байдаг. Ингээд майхна голын ирэг дээр зассан, согтууруулах ундааны зүйл хэргэлцгээсэн. Ингээд шүн унтжгаад нөгөө охин болвол нөгөө дотор мохоо оргиод ингээд гараад гарахтаа голын усанд хүл алдаж унаад живэд ингээд явсан урсаад залуу тэрийг сонссоод араас нь гүйж гараад тэгээд нөгөө охиноо аврах гэж гол руу гүйж ороод өөрөө бас ингээд живэнгээ алдаад ингээд явсан. Залуу бол аврагдсан, охины амнаас бол хохирсон байна. За энэ хэрэг дээр анхан шатны шүүх бол эргүүлээ 16 дугаар зүйлийн буюу хүнийг амнасыг болгоомжгүйгээр хохирох гэдэг ийм гэмт хэрэгээр зүйлчилсэн. Давзаалтах шатны шүүх бас адилхан гэмт хэрэгээр зүйлчилсэн. Улсын дэд шүүх бас адилхан гэмт хэрэгээр зүйлчилсэн боловч энэ дээр нэлээд дэлгэрэнгүй хөл зүйн тайлбар хийсэн байна. Тэгэхээр би энийг та бүхэнд энгийн ойлгомжтой үгээр хэлж өгөхийг оролдъё. За энэ насанд хүрээгүй хүүхдүүд буюу өсвөр насныхан тодорхой нэг насанд хүрэхээс өмнө бие бэлдэр оюун ухаан сэтгүүн бүрэн хөгжиж гүйцээгүй ийм хүмүүс согтууруулах ундаа хэрэглэхээр нөгөө насанд хүрчихсэн буюу том болчихсон хүмүүстэй харьцуулахад нөгөө тархины үйл ажиллагаа мэдрэлийн тогтолцоонд илүү хор хөнөөлтөй байдаг гэж. Тэгээд энийг алдагдуулснаар нөгөө хүний өөрийгөө удирдах зан үйлээ хянах чадвар асар өндрөөр буурдаг. За энтэй холбоотойгоор согтууруулах ундаанд хордох, осолд орж гимтэх, хүчирхийлэлд өртөх, хүсээгүй бэлгийн харилцаанд орох зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг бөгөөд мөн өөрөө зан төлөв өөрчлөгдөх, гимт хэрэг зөрчилд холбогдох, за архи согтууруулах ундааны зүйл донтох зэрэг ийм нөлөөллүүд үүсдэг учраас дэлхийн улс орнууд бол согтууруулах ундаа хэрэглэх насны доод хязгаарыг тус бүртээ хуульчилж оруулсан байдаг. За Монгол улс бол архитын согтууруулахтай тэмцэх тухай хуульдаа 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйл худалдах, 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгах гэдэг ийм зүйлүүдийг архитын согтууруулахтай тэмцэх тухай хуулийн дээр хориглосон байдаг юм аа. Хэрвээ чи 21 наснд хүрээгүй хүнийг архи уулгацсан бол тэрийг гараасаа буюу дэрэгдээс алхамж холдуулж болохгүй гэж тайлбарлаж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр чи хууль зөрчсөн байгаа. Би хууль зөрчөөд харилцан ихтгэлцлэр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол тэр хүнд болцшгүй ямар нэг эрсдлийг би хариуцах үүрэгтэй болчихж байгаа юм. За дээрээс нь дахиад нэг сонирхолтой гэдэг юм уу нэг зүйлийг хэлэхэд архитын согтууруулахтай тэмцэх тухай хууль дээр согтууруулах ундагаар үйлчилдэг одоо бар, ресторан юу гэдгийг тийм ээ. Энэ газрууд бол ундны цэвэр усаар үн төлбөргүй үйлчлэх ёстой гэдэг зохицуулалт бас архитын согтууруулахтай тэмцэх тухай хуульд байдаг. Энийг та бүхэн мэдээд авахд илүүтэхгүй. Бүр энэ нөгөө сав баглаа бодолтой өртөг шингэсэн ус биш шүү дээ. Ингээд одоо цоргоноос гождог цэвэршүүлсэн ус юм уу, буцуулсан ус юм уу, ямар ч гэсэн энэгээр танд үн төлбөргүй үйлчлэх ёстой байх нэ гэж ингэж сануулах гэсэн. Тэгээд ер нь согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглээд бол хэрэггүй. За болж өгвөл хэрэглэхгүй бол бүр сайн шүү дээ, тийм ээ. За анхаарал тавьсан явдал баярлалаа. Хуулиа мөрдөө